За сайн байцгаана уу? За хаборогийн богийн. За тэгээд өнөөдөр өрсөлдөлийн богинохон өдөртмөн ярианд нь хэрэг болж магадгүй бас контент оруулаад явъя гэж бодсон байгаа. За тэгээд хамгийн эхний удаад болохоор за сумимасен болон гоменасаа гэж хоёр үг байдаг тий. За хоёулаа уучлаарай гэсэн утгатай. За энэ хүртэл бол мэдж байгаах. Тэгэхээр сумимасен гэдэг маань ерөнхийдөө уучлалт гуйж байгаа энэ сэтгэлээ илэрхийлж байгаа гэсэн утга нь илүү байдаг байхгүй юу? Гоменасаа гэдэг маань тэр хүнээсээ яг өршөөл хүсэж байгаа үед. Жишээлбэл хүний хөл дээр хиччих юм бол ерөнхийдөө гоменасаа гэдэг үг маань болохоор илүү тохиромжтой байдаг байна. Сумимасен гэдэг үгний хувьд болохоор бас нэг 2 3 утга байгаа. Тэгээд нэг нь болохоор жишээлбэл баярлалаа гэж хэлэхэд. За нэг хүнээс балыг зээлдэг ч юм уу те. За харандааг зээлдэг ч юм уу, эсвэл алга болсон юм олж өгдөг ч юм уу, галт тэргийн цуудал тавьж өгдөг ч юм уу те. Тиймэрхүү сумимасен гэж хэлдэг байгаа. Тэгээд тэр маань болохоор ерөнхийдөө бол баярлалаа гэсэн үг. Гэхдээ нөгөө хүндээ тодорхой хэмжээнд төв удаж ийн гэсэн үг шүү дээ тий. Надад суудлаа тавьж өгж байгаа учраас тэгээ тэрэнд нь зориулаад ерөнхийдөө сумимасен аригато гозаимас сумимасен гэж хэлдэг байгаа. За тэгээд нөгөө нэг нь бол мэдж байгаа хүн дуутга тий уучлаарай гэдэг тий сумимасен гэж. За жишээлбэл нэг газар хоол идж жагаад үйлчлэгчийн дуудмаар байна гэвэл сумимасен гэд гараа өргөх нь. Тэгээ иймэрхүү байдлаар хэрэглэгддэг байх нэ. За тэгэхээр сумимасен гэдэг маань уучлалт гуйх нь байна. Бас талархал илэрхийлж байгаа үг юм байна. За тэгээ хүн дуутагаас хэрэгжилж болох нь тий. Гоменасаа гэдэг маань болохоор ерөнхийдөө өршөөл хүсэж байгаа үед хэрэгэлдэг үг байна. Окей. За өнөөдрийн үед ийм байна. За тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Баяр таа.